Бацгаана уу? Чингэлээ дүүргийн менежер Сугар байна. За бид та бүхэнд яг хогны менежмент ямар байдаг вэ? Одоо ямар болгох гээд зориод байгаа вэ гэдэг талаар мэдээллийг бас товчхон өгье гэж ойлгомжтой байдлаар өгье гэж зорьсон. За та бүхэн мэдж байгаа чингэлээ дүүргийн хувьд бол төвийн 6 хорондоо цагийн зохицуулттай хогийг ачиж эхэлсэн. За энэ дээр бол иргэдийн бухимдал их байгаа, оройн цагаар хогоо хаймааргүй байж гэдэг юм уу? Ажилтаа байхад одоо энэ хогийг ингэж заавал хаюулах хэрэггүй, хүний хог хаях цагийг заалаач гэдэг юм. Ийм байдлаар эсэргүүцлүүд их байгаа. Тэгэхээр энэ яг бодлогын хувьд, менежментийн хувьд ямар өөрчлөлтүүд хийх гээд байгаа вэ гэдэг талаараа та бүхэн тайлбарлая гэж бодлоо. За одоо бол иргэн аж ахуйн нэгжүүд хогийн цэг дээр хогоо хайж байна. Энэ бол ямар нэгэн цагийн зохицуултгүй хайдаг байсан. За үүнийг нь түүх ачдаг. Түүх 24 цагийн хугацаанд нэг хогийн цэгийг 3 удаа ачдаг. За тэндээсээ төвлөрсөн хогийн цэг рүү шууд одоо авчиж буюу болж устгадаг ийм одоо технологи авч байгаа. За тэгэхээр энд чингэлтэй дүүргийн хувьд жишээлбэл жилд 16 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл миний таны төлсөн татварын мөнгийг одоо хог ачхад зарцуулж байгаа гэсэн үг. За эргээд яг хогны мөнгөө төлдөг аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлдэг орлого нь 1.6 тэрбум. Өөрөөр хэлбэл бид хог ачиж байгаа зардлынхаа зөвхөн 10%-ийг нь л одоо аж ахуйн нэгж иргэдээс хогны мөнгө болгож эргүүлж авч байна гэсэн. Тэгэхээр энэ өөр нь одоо 90% татаастай байна гэсэн үг. За гэхдээ ингэж их ажиллаж байгаа ийм их мөнгө зарцуулж байгаа хэдий ч бодит байдал дээр өдөржин годамж талбайд бид нар хогтоогоо зурлалцсан хിവэрэ байж байгаа. Тэгэхээр энэ менежмент өөрөө яг бодитоор биднийг хүссэн зорьсон зорилтод хүрэхгүй нэ гэсэн үг. Тэгэхээр одоо ямар өөрчлөлтийг хийх гэдэг нөгөө эхний ээлжинд цагийн зохицуулт хийж байгаа. За цагийн зохицуулт хийхээр мэдээж годамж талбай цэвэр өгнө гэдэг бол хамгийн нэгдүгээр зорилго. За хоёрдугаарт зардал буурна. 24 цагийн хугацаанд 3 удаа ачдаг байсан бол нэг удаа хогийн цэг дээр нэгээс 2 удаа явна гэсэн үг. Тэгэхээр энэ зардал бол тодорхой хэмжээнд буурна гэсэн үг. За дээрэс нь энэ цагийн зохицуулт орчих юм бол бид нар хог ангилах энэ технологи руугаа менежмент руугаа орно. Яаж орох вэ гэхээр одоо бидний хувьд бол чингэлтэй дүүргийн хувьд 26 ширхэг 70 хогийн сав байршуулахаар төлөвлөд ажиллаж байна 8 цэгт. За 8 цэгт байршуулсан энэ 70 хогийн цэг нь яаж ажиллах вэ гэхээр 4 ширхэг одоо 70 хогийн сав байж байна. Нэг цэг дээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг цэг дээр барилж байгаа энэ 4 ширхэг 70 хогийн савыг тус нь ангилаад явчихна гэсэн үг. Нэг хогийн одоо савнд нь одоо хуунцар сав хийдэг бол дараагийнхт нь цаас хийнч гэдэг юм. Хоол ангилж хийн. За мөн одоо бусад материал ангилж хийнч гэдэг юм. Ийм байдлаар ангилаад эхэлнэ гэсэн үг. Ангилсан хогийг нь ангилж ачих технологи руу менежмент руу бид нар шилжээд явж байгаа. За ингээд хог ангилах систем рүүгээ шилжээд дараа нь дахиад төлөвлөж байгаа зүйл юу гэхээр дундын цэг байгуулах буюу хог дахин боловсруулах ийм үйлдвэрүүдийг бид байгуулахаар төлөвлөж байна. За энэ дундын цэг нь ямар байх вэ гэхээр одоо байгаа менежмент ямар гэдэг вэ гэхээр хотын төвөөс ачсан хогоо хэрвээ 10 машин ачих юм бол 10 машин бүгдээрээ одоо төвлөрсөн хогийн цэг рүү бүгд явж байгаа. Тэгэхээр энд өөрөө хугацааны хувьд маш их алдагдaltaй, зардлын хувьд маш их алдагдaltaй байдаг. Тэгэхээр одоо энэ дахин дундын цэг нь 10 машин төвөөс хогоо аваад дундын цэг дээр аваачин. Дундын цэг тэнд одоо задгаагаар нь ачихгүй гэсэн үг шахаад жижиглээд тэгээд нэг машинд очоод арай том одоо даацтай машинд ачаад тухайлбал одоо 10 тонны машинд ачаад тэгээд нэг л машин төвлөрсөн хогийн цэг рүү явна гэсэн үг. Тэгэхээр энэ нэгдүгээрт замын төвчрлийг, хоёрдугаарт эдийн засгийн хэмнэлтийг бий болгож байгаа. Ингээд 70 хогийн сав дундын цэг хоёр нийлээд за дээрэс нь дундын цэг дээр юу байх вэ гэхээр дахин боловсруулах. Мэдээж бид нар одоо хогоо ангилаад ачаад эхэлсэн учраас ангилсан хогоо эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм боломжийг бий болгож байгаа. Эргээд одоо бидний нөгөө зарцуулдаг байсан 16 тэрбум төгрөгийн энэ ямар ч одоо үр ашиггүй зарцуулалтыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бид нар эндээсээ ашиг орлого олж эхэлнэ гэсэн үг. За дээрэс нь дахиад нэг чухал ажил юу байгаа нөхөр аж ахуйн нэгжүүдээс бид нар хогны мөнгөө өнгөрсөн хугацаанд шударгаар авч чадаагүй өдөө хүрсэн байна. За үүний нэг жишээ нь жишээлбэл нэг том аж ахуйн нэгж 16 давхар объект хогны мөнгөндөө сард 250 мянган төгрөг төлдөг байсан байна. За 250 мянган төгрөг төлдөг гэтэл хогийг нь одоо өдөр болгон хогийн цэгээс нь ачхад энэ нь өөрөө дор хаяж 4.5 сая төгрөгийн одоо ийм зардал гарч байгаа гэсэн үг. Энэ дээр зөрүү харагдаж байгаа.
Тэгэхээр энэ 4.5 сая төгрөгийг бид нар энэ аж ахуйн нэгжээс авах ёстой. Яагаад гэвэл тухайн аж ахуйн нэгж тусдаа хогийн цэгтэй. Тэгэхээр энэ гэрээнүүдийг бид нар одоо хийгээд явж байгаа гэсэн үг. За өнгөрсөн жилийн өдөрт бол нэг хогны мөнгө гээд 118 сая төгрөгийн орлого бид нар харьцуулаад гарсан чинь орж ирсэн байгаа. За үүнээс одоо энэ жилийн хувьд бол одоо энэ менежментийг хэрэгжүүлээд эхэлснээр 239 сая төгрөгийн хогны орлого бол орж ирсэн байна. Гэхдээ энэ хангалттай хэмжээнд тоо биш гэсэн үг. Энийг илүү өсгөх ёстой. Энийг илүү одоо нарийн зохицуултуудыг бид нар хийх ёстой гэсэн үг. За ингээд өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд хог өөрөө зардал гэсэн үг. Одоо сард 4.5 сая төгрөгийг аж ахуйн нэгж төлнө гэдэг бол өмнөх 250-аас 50,000 төгрөгийг төлдөг байснаас хамаагүй өндөр зардалтай болж ирж байгаа. За энэ зардал өөрөө юу хөтлөх үү гэхээр хогоо ангилах, эргээд энэ эдийн засгийн эргэлтэнд оруулах, за дээрэс нь хэмнэх шаардлагатай гэдгийг бол эндээс харуулчихж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө ангилаад эхэлнэ. Ангилна. Ангилсан хог нь эдийн засгийн эргэлтэнд ороод тэгээд зардал нь буурна. Одоо өөрөөсөө гарч байгаа зардлыг бууруулахын тулд аж ахуйн нэгж өөрөө хогон дээр менежмент хийж эхэлнэ гэсэн үг. За ингээд систем бүрэн ажиллаад эхлэх юм бол бид одоо жишээлбэл 4.5 сая төгрөгийн хогны мөнгө төлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол эргээд дүүргийн зүгээс энэ аж ахуйн нэгжүүд ангилаад менежментээ хийгээд зардлаа хэмнээд эхлэх юм бол дахиад энэ төлж байгаа мөнгөн дээр нь бид нэр одоо хөнгөлөлт үзүүлэх байдлаар, урамшуул үзүүлэх байдлаар ингээд дэмжиж явна гэсэн үг. Тэр өөрөө энэ систем өөрөө одоо байгаа системийг өөр түвшинд аваачих. За эргээд энэ хогон дээр гарч байгаа бидний төлж байгаа энэ татварын мөнгийг зарцуулж байгаа энэ зардлыг багасгах зорилготой. За магадгүй одоо энэ тооцоололоор бол нэг 50 орчим хувиар энэ хогны зардал, хогон дээр зарцуулж байгаа зардал буурах болов гэсэн юм төсөөлөлтэй байж байгаа. Өөрөөр хэлбэл 8 тэрбум төгрөг. 8 тэрбум төгрөгөөр бид өөр тогтчлолтод өөр одоо ая тухтай амьдрах ийм боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ мөнгийг зарцуулах боломж бидэнд бүрднэ гэсэн. Тэгэхээр энэ систем маш одоо өөрчлөлтийг авчрах ийм зорилготой байгаа учраас одоо бид зөвхөн цагийн зохицуулалтын дээр явж байгаа. Тэгэхээр олон нийтийн зүгээс энэ дээр бол эсэргүүцэх гэдэг юм уу одоо бухимдах өөрсдийнх нь амьдралын хэв маягийг өөрчилж байгаа учраас энэ дээр таагүй санагдах юм зүйлсүүд байж байгаа. Гэхдээ бидний зорилго зөвхөн цагийн зохицуулалт биш, хэн нэгнийг хааж боохтой гол нь биш. Энэ илүү том зорилт ийм одоо том схемийг хэрэгжүүлэхийн тулд ийм шинжилгээ хийхийн тулд явж байгаа шүү. Тийм учраас иргэд та бүхэн энэ нийслэл даяар хэрэгжүүлээд захимж гарсан байгаа, хэрэгжүүлж эхэлж байгаа энэ хогоо яг цагийн зохицуулалтад хаях орой 17 цагаас 22 цагийн хооронд буюу энэ хугацаанд л хогоо аячих юм бол бид өдрийн цагт хоггүй байна. Дээрээс нь зардлаа бууруулна. Эргээд хог ангилдаг энэ систем рүү ороод хог ангилах нь өөрөө эдийн засгийн эргэлтэнд ороод бидний гаргаж байгаа зардал буурна. Гаргаж байгаа зардал буурлаа гэхэд эргээд энэ мөнгө бол иргэд олон нийтийн сайн сайхан ая тухтай амьдрах орчин нөхцөлийн төлөө зарцуулагдах ийм боломжтой гэдгийг хэлэх гэсэн.